За сайн байцгаана уу бүтээгдэхүүнтэй. За өнөөдрийн хичээлний сэдвээр ерөнхийдөө бол эс гэх сэдвийн тухай ерөнхийдөө дэлгэрэнгүй үзнэ гэсэн үг. За ерөнхийдөө эс гэдэг маань ерөнхийдөө одоо бүх амьд биетний одоо бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж энэ амьд одоо биетний хамгийн жижиг хэсэг бөгөөд биеийн бүх үйл ажиллагаа одоо эсийн түвшинд явагддаг арга онцлогоо. Эс нь ерөнхийдөө тодорхой үүрэг тий одоо бүрэлдэхүүн эсүүдээс тогтдог бөгөөд одоо эдгээр нь хамтдаа амьд бие одоо ургалт үржих, эрчим хүч гаргах одоо бодисын солилцоо зэрэг үйл ажиллагаа оролцдог бахнэ. За эсүүдийн ерөнхийдөө үндсэн үүрэг нь гэх юм бол эсийн гадаргуун мембран эсийн үндсэндээ одоо ингээд бүрэлдэхүүн эсгүүднүүд эсийн гадаргуун мембран, цитоплазм, эсийн эргэтэн цэр буюу органеллууд байдаг. Ерөнхийн энэ доод зурагнаас ерөнхийдөө эсийн тойм бүтцийг харж болно. Эсийн гадаргуун мембраны хувьд одоо ингээд ерөнхийдөө эсийн хайлс бөгөөд одоо эсийг гадна орчноос тусгаарлаж хамгаалах үндсэн бүтцтэй байдаг. Эсийн дотор болон гаднах орчны одоо тэнцвэрийг хангах чухал үүрэгтэй. За энэхүү мембран нь ерөнхийдөө зөвхөн хамгаалах үүрэг гүйцэтгэхээс гадна эсийн дотор бодисын солилцоо, мэдээлэл дамжуулалтыг зохицуулахад оролцдог. За үйл ажиллагааны хувьд гэхэд бодисыг нэвтрүүлэх буюу мембран одоо бодисыг эс рүү болон эсээс гадагш нэвтрүүлэх үүрэгтэй. Дохио дамжуулах буюу рецептор уурга нь ерөнхийдөө гадны дохио хүлээн авч эсийн дотор хариу үйлдэлийг өдөөж өгдөг. Хамгаалах үүрэг нь ерөнхийдөө мембран гадны одоо бодис хорт бодисуудыг одоо эс рүү нэвтрэхээс хамгаалдаг онцлогтой. За эсийн холбоо үүсгэх нь одоо эсүүд хоорондоо одоо танигдаж ингээд холбоо тогтоож олон эстэй биетүүдийг бий болгодогоор онцлог байна. За цитоплазмын хувьд гэх юм бол одоо эсийн гадаргуун мембран болон одоо цөмийн мембран хооронд ингээд ерөнхийдөө шингэн орчин эсийн орчин болж өгдөг гэсэн үг. Энэ нь ерөнхийдөө эсийн одоо үндсэн бодис болох бөгөөд эсийн дотор явагдах олон үйл явц хими ургамлын ингээ гол орчин болж өгдөгөөр давуу талтай. Цитоплазмын ерөнхийдөө бүтцэн нь одоо цитозол, оргонеолууд, цитоскелет үйл ажиллагаа гэсэн юм үүрэгтэй. За ерөнхийдөө цитоплазмын гол шингийн хэсэг нь ерөнхийдөө болохоор цитозол бүгд одоо энэ нь ус тав суураг неон жижиг молекулуудаас ингээд бүрдсэн зуурамтгай шингэн байдаг байгаа. За эсийн эргэтэн цэр буюу органеллуудын хувьд нь ерөнхийдөө эсийн доторт ингээд тусгай үүрэгтэй бүтэц бүхий хэсгүүд хэлдэг. Эдгээр нь одоо эсийн доторх тодорхой үйл ажиллагааг зохицуулж эсийн ерөнхий үйл ажиллагаанд онцгой үүргийг гүйцэтгэдэг. За эдгээр органеллууд нь одоо их хвчлэн цитоплазмд байлсан гэж үздэг ба одоо тус бүртээ эсийн амьдралд ингээ онцгой чухал үүрэг гүйцэтгэдэг. Эсийн эргэтэн цэрүүд нь одоо тус бүртээ тодорхой үүрэг бүхий бүтцтэй эсийн амьдрал одоо үйл ажиллагааг дэмжиж зайлшгүй шаардлагатай байдаг. За эдгээр органеллуудын тусламжтайгаар ерөнхийдөө эс доторх бүх үйл ажиллагаа нарийн зохицуулалтад явагддаг. Ингэснээр эс амьд байж үржих хөгжим боломжийг ерөнхийдөө бий болгодог байна. Ерөнхийдөө эсийг хоёр үндсэн төрөлд хувааж өгдөг. Poricoritis болон Evacoritis. Poricoritis-ийн хувьд бол ерөнхийдөө ихэнхдээ бактери, археа зэрэг одоо энгийн бүтцтэй мембрангүй эсийн төрлүүд болно. Poricoritis-ийн одоо бөөнгүй их хвчлэн нэг эсийн бүтцтэй байдаг. Evacoritis-ийн хувьд болохоор амьтан ургамал одоо мөг зэрэг өндөр түвшний бүтцтэй амьд биест байдаг. Эсүүд бүгд одоо эдгээр нь мембрантай органеллууд болон бөөнтэй байдгаараа давуу талтай. Ингээд доорх зургаас Poricoritis болон Evacoritis-ийн ерөнхийдөө үндсэн харагдах байдлыг ингээд ажиглаж харах боломжтой байнамаа. Poricoritis-ийн дэлгэрэнгүй нь одоо Poricoritis-ийн бүтцэн одоо захиан байгуулалт талаас маш энгийн бөгөөд одоо цөмийн бүрхүүлгүй эс байдаг. Энэ төрлийн эсүүд нь ерөнхийдөө түрүүнд урьдчилсан бактери, археа зэрэг бичвэл биетэнд оршдог.
эдгээр эсийн одоо зарим эсийг ингээд оригинал бүхий эвократисээс ялгаатайгаар бүтэц төгөөл ажиллагааны хувьд энгийн зохион байгуулалттай. Доорх одоо ингээд порикратисийн бүтцийг ерөнхийдөө ажиллаж авч болох нэ доорх зургаас. За порикратисийн бүтц нь ер нь эсийн мембран, цитоплазм, за тэгээд нуклеид, рибосом. Ингээд дэлгэрүүлж ярих юм маш олон зүйл байгаа. Эсийн хан, капсул, виприн бол одоо пили гээд легали гэх мэтчлийн бүтц. Тэгээд порикратисийн онцлог нь ерөнхийдөө цөмийн мембрангүй одоо порикратис гэсэн жинхэнэ цөмгүй одоо байдаг. ДНХ-ийн цитоплазм ингээд чөлөөтэй хөөх байдалтайгаар бид байрлаж байдаг. Эсийн бүтцийн хувьд болохоор митохондрий, Golgi аппарат зэрэг мембран эргэтэнцэр байхгүй. За хуваагдлын арга нь гэх юм бол порикратис нь ихэвчлэн хоёрт хуваагдах буюу бинар писон хэмжээний аргаар үрждэг. За генетик мэдээллийн хувьд порикратууд нэг цаграг буюу ДНХ, хромосомтой ба одоо зарим нэмэлт одоо генетик материал болох одоо плазмидтай байдаг байна. За уурын нийлүүлэгчдийн хувьд болохоор порикратис рибосомууд 70S хэмжээтэй бөгөөд одоо эвократис рибосомоос ингээд 80S-ээр ингээд бага байдаг. За порикратисийн үйл ажиллагаа нь ерөнхийдөө амьдрах орчиндөө зохицоо өөрчлөж үүсгэх чадвартай бөгөөд бодисын солилцооны олон янз бүрийн одоо замаар энергийг үүсгэн авдаг. Зарим бактериуд хүчил төрөгчийн орчинд амьдардаг бол зарим нь хүчил төрөгчийн амьтанд амьдарч өсчүүлэх чадвартай байдаг. Энерги үүсгэх нь болохоор одоо амьдралын болон фотосинтез хийх чадвартай порикратууд гэж байдаг. Амьдралын ферментүүд эсийн мембранд байдаг бөгөөд зарим бактери фотосинтез явуулж нарны гэрлээс энерги үүсгэдэг. Генетик материалын одоо солилцооны хувьд бактерийн хувьд транстокс, трансформац, конjuгац одоо зэрэг генетик материалын солилцох усамтгай тийм үйл ажиллагаа явуулдаг. За эвократисийн хувьд болохоор илүү ингээд порикратыг бодох юм бол нарийн төвхтэй бүтцтэй байдаг. Одоо дотроо янз бүрийн мембран оригиналууд агуулсан эвократиснууд урамл амтан мөг болон зарим бичил биетнүүдийн бэсэд байдаг. Эсийн бүтцийн хувьд бол одоо нарийн зохион байгуулалтаар порикратисээс ялгарах онцлогтой. За ингээд доор ерөнхийдөө бол эвократисийн байр байдлыг харуулж байгаа. Ерөнхийдөө ингээд түрүүний харьцуулсан порикратисийн зурагтай харьцуулаад эхлэх юм бол ингээд дотоод эргэтэнцрүүдийн хувьд харьцангуй олон байгааг ерөнхийдөө бол ажиглаж харж болно гэсэн. За эсийн бүтц нь ерөнхийдөө цөм, эсийн мембран, цитоплазм, митохондрий, Golgi аппарат, эндоплазмын тор буюу эндоплазмын торлог, барзгар эндоплазмын тор, хөлгөр эндоплазмын тор гэж дотроо ерөнхийдөө хоёр хуваагддаг эндоплазмын тор нь рибосом, лизосом, пластид энэ нь ерөнхийдөө зөвхөн урамлын хэсэгт тохиолддог байгаа. Вакуул их зэрэг одоо зам стоклесотлетон гэж байгаа. Энэ нь болохоор бүтцийн хувьд хэлбэрийг одоо хадгалах актин пигмент ингээд зэрэг одоо маш олон төрлийн утасгаас ингээд бүтцэн зүйл байдаг бахны. За ерөнхийдөө иймэрхүү олон бүтцтэй ерөнхийдөө
байдаг бахны Poricuratic бодвол нэлээд олон бүтцтэй байгаа. За Eucritic-ийн онцлог ерөнхийдөө одоо цөмтэй яг жинхэнэ цөмтэй бөгөөд ДНХ-ийн цөмийнхөө ингээд мембранаар хүрээлэгдэн байдаг. За мөн мембранд оригиналуудтай. Eucritic-ийн одоо митохондри, эндоплазмын тор, Golgi аппарат, лизосом гэдэг гэх мэт одоо мембранд оригиналуудаас бүтсэн байдаг. Бас мөн галзуу том хэмжээтэй. Eucritic нь одоо Poricuratic-ээс ихвчлэн нэлээд том, ийшд ялгархуйц том хэмжээтэй байдаг. Ерөнхийдөө эсийн хуваагдалнаас миоз, митоз гэх одоо нарийн зохицуулгатай эсийн хаваагдлын механизмтай за эдгээр хаваагдлууд нь хүртэл ингээд дотроо маш олон нарийн үйл ажиллагааг явуулж хуваагддаг хаваагдал байгаа. За ерөнхийдөө Eucritic-ийн одоо үндсэн үүрэг ач холбогдлын хувьд гэх юм бол амьд организмын бүтэц үйл ажиллагааг бүрдүүлдэг олон эст амьтан одоо урмалд онцгой үүргийг гүйцэтгэдэг. Үүнээсээ гадна эдгээр эсүүд нь төрөл бүрийн бодисын солилцооны одоо замуудтай одоо ингээ олон янзын орчинд дасан зохицох чадвартай байдаг. Хөө эсүүд нь ерөөдөө Eucritic нь эволюцийн хувьд илүү дэвшилтэд бүтэц зохион байгуулалт сайтай. Олон төрлийн үйл ажиллагааг гүйцэтгэх чадвартайгаар одоо биологийн чухал ач холбогдолтой байдаг. За ингээ ерөөдөө одоо ингээд хүмүүс маань тухайн асуултуудаас ингээ хариулаад аваад явна гэсэн үг. За ерөөдөө нэгдүгээрт эс гэж юу вэ? За ингээд дараагийн асуултуудад хариулаад хариултуудыг хараад яваарэ. За ингээд